Хилдэг 3, хийдэг ганц. Өвгөн цог авдарнаасаа ойл гаргаж ирийг үзэж байна. Тэгээд хэлв. Эмгэн чи усны гангийн таг эвдэрлээ гэдэг лүү? Ус гоожж байна гэлв. Түүний чин засч үзье. За нэг сайхан цай чанаатай л. Хідэн аяг цай угаад түүнийг чинь оролдъё гэв. Цай чанах нь яах вэ? Чансан цай байвал би ч уухаас буцахгүйсэн. Гал ноцойхон төвхтэй юм аа. Аргал чихтэй. Миний энэ мөнүүд гал утаанд ойртохтой зэрэг хорсноо гэдэг нэ. Бэрийг ирхийг хүлээ. Тэр ирээ цай чанах юм байгаа биз? Дихтэн гүзэний хэрээр уугаарай. Одоо чи гараад ган засаад орхи. Бэр маань усан живаад хамаг усаа цалгуулаад тасгачихсан байна лээ. Хавар болох гэдэг юм байдаг юм да. Би нүсрээд ердөө хөдөлж болохгүй юм. Бас цайгүй болохтой зэрэг гар бүр хөдлөхгүй. Нүдч бүрэлзээд байх юм. Гээд өвгөн цог ившээлгэж барьсан ойлоо цааш тавив. Эмгэн буниа ёх гэд сунаагаад гинт авхаалчтай болж үгүй тамин хавар боллоо. Хонь хурлах цагч боллоо. Цаг бас хүйтэн байна. Хурганы ут хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол хөдөө гарсан хург осгож өгч мэднэ гэсэнд хүүд оноо бүхлээр умтж байснаа сайн сэрж юу гинэ гэж асуув. Эмгэн буниа хэлсэн үгээ тавтав. Нээр нь тийм хурганы ут хийх хэрэгтэй. Түл хүлээн авах бэлтгэл ажлыг сайн гүйцэтгэх хэрэгтэй гэж багийн дарга хэлж байдаг шүү. Хурганы ут чинь түл хүлээн авах бэлтгэлийн нэг чухал зүйл яа харахгүй мөн дөө. Ээжийн хэлдэг яа харахгүй зөв дөө. Зөвийг ч чамаас хэлэхээс үрд би мэдээд байна. Чамаа хийлцээд айл гэж шүү. Тимээний ноос ярьж хідэн уцх хийгээд бас ууд ойлцоод айл. Миний нүд харахгүй болоод зүгээс өвлөж чадахгүй байна. Би ууд эсгэж ойж өрдөө үзээгүй юм да. Загварыг нь сайн хэлүүлээд авбал би хийчихэж чадна гэж бодоод л байгаа юм. Загварыг нь даанч мэдэхгүй юм да. Тэгээд ч би одоо тийм юмар оролдох завгүй байна. Хідэн айлаар орж түл хүлээн авах бэлтгэлийг шалгаж зааварлах даалгаврыг багийн даргаас авсан юм. Тэгэд мордох санаатай байна. Тэгвэл чи өглөөний мордохгүй яасан хүн бэ? Чамайг үхтлээ унцаар байтал одоо үдш болох гэж шүү. Миний аргамжаа томор байгаа үстэй ээжээ. Манай хүрэн мөр намайг хазаарлах гэж очиход чон харсан юм шиг тэгцэх юм. Сүрмааг очиход номхон хон шиг байх юм. Сүрмааг өдөр цайгаа уух гэж ирвэл морио бариулах юмсан. Сүрмаа чинь хоноо сайн бэлчээрд хол хариулаад одоо өдөр гэртэр цай ухаа болсон шүү. Тийм үү. Тэгвэл өглөөний над хэлэхгүй яав да. Хэлэх гэж чи чинь өөрөө мэдэхгүй яасан юм бэ? Дандаа л хөгш надаар юм бүгдийг хэлүүлж байх юм. Өвгөн чи өнөө усны ганц засах гэсэн яасан бэ? Ёй. Ер нь миний толгой өвдөж байх шиг байна. Суман дээр ч жимцэд үзүүлээ. Тэгээд гадагш гарыг гэхэд өмсөх бүтэн дээл байхгүй. Буниа чи миний хүрэн дээлд нэг шинэ өнгө татж өгнө гэсэн яасан бэ? Яах юу байх вэ? Би оёыг гэхэд нүд юм харахгүй байна. Чи намайг нэг 18 чиг битгий санаад бай. Би 50 цаад руу хэдийн орсон шүү. Ер нь нэг өдөр хон хариул тэгээд сурмаа гертэн сулга сурмаагаар дээлээ өнгө татвал гэж хэлв. Заавал хөгш надаар хон хариулах гэдэг чи юу вэ? Намайг дарж л байвал та нарын сэтгэл амардаг юм уу? Доной чи нэг өдөр хон хариулаад сурмаа гертэн сулгал яадаг юм? Гэхэд доной дуртай зөвшөөрч тэгээ би хон хариулъя. Би та нарыг тийм юм хий гэхэд хийгээд л байдаг гэж баахан дуугүй бодож байгаад. Үгүй ер нь хоныг заавал тэгж хол бэлчээсэн хэрэг юу вэ? Гадуур овоо сайхан хагд байна. Хайлсан цасан доороос өвс гарчээ. Хоноо гаднаа аваад бай. Хоныг гадна ойрхон хариулаад байвал хурганы уутч бас хэрэггүй болох юм. Давхар ийм ашигтай байна гэхэд эмгэн хэлв. Сайн бэлчээртэй шинэ нутагт буусан бол хүүгийн хэлдэг бүр зөв. Бид энэ нутаг дээр хитэн сар болж байна. Ойр хавд олигтой бэлчээр байхгүй болжээ. Хамаг айл энтхийн бэлчээрийг голоод нүгээд явчихлаа. Манайх ганц гэр үлдээдээ шүү дээ. Гэрийн дотор дуу чимээгүй намгүн болов. Өвгөн цог олон юм эргцүүлэн бодож эхлэв. Шинэ нутагт нүүе гэхэд тэрэг хөдлөх юм байхгүй. Тэргээ шаай гэхэд толгой өвдөж би ядраад байх юм. Бие эмнүүлэх гэхэд доктор төмсөж очих бүтэн дээлгүй. Дээл хийлгэх гэхэд сурмаагаас өөр ойж чадах хүн байхгүй.
Сурмаагаар оюулъя гэхэд хоныг нь хариулах хэрэгтэй. Хонь хариулъя гэхэд толгой өвдөөд байх юм. Хүнийг чинь настай болоход үр хүүхдэнд хичээгээд тэтгээд ясыг нь амруулдаг байх юм. Манай хамаг ажлыг хийж байсан хүүхэн мандах ир дагаад алгууллаа. Хүү гэж энэ доной. Унтах идэхээс өөр мэдэхгүй амтан. Хүнийг ер нь хүмүүжүүлж ажилд сургая гэж бодоод үг хэлэх гэтэл толгой нь манраад нүдэн анилдаад урдаар жаахан дуг хийхгүй л гойргүй шиг санагдлаа. Имгэн ёх гэж хэдэн удаа суниагаад өвгөн өнөөх гангийн цоргойг засна гэсэн юу болвоо гэж шаарлахад өвгөн үг хэлхийн оронд хүнгэнтэл хурхирав. Цогоо цог гэд имгэн дуудав. Гох гэд өвгөн хурхирав. Идэнтэй ч ингэж хэрэлцээ гад бүр тэнхээ барагдах юм гээд имгэн ёх гэж сунав. За би нэг жаахан хажуулъя. Хүү минь хурууны ут хоёр хэдэн утас имэрч бай гэв. Гүй тэр утсыг чинь имэрч өртөө чаддгүй юм. Гүй тэр жил яагаа вэ? Лувсангит айл байхад намайг утас нийтэг гэд байхлаар би хэдэн утас нийтгээд үтсэн юм. Түүнийг цум буруу өрчтэй нийтгэж гээд намайг загнажсэн. Бас буруу өрчтэй нийтгэжгүй яр шиг ээж минь. Ноосны чинь гар зулна. Тэрний оронд сүрмаг ирэхлээр л нийтгүүлбэл боллоо. Та нар дандаа сүрмаал гэх юм. Тэр чинь хүний бүсгүй үр шүү дээ. Сүрмаа бид хоёроос өөр энэ гэрт ажил хийдэг хүн алга байна. Цог та хоёр ажил хийх хэрэгтэй гэж ярьдгаас биш хийдэг ажил гэж огт байхгүй. Хаа ямар унаад дими айл гэснээ их ажил хийсэн юм шиг үнэрхэх юм. Сүрмаа бид хоёр энэ айлын хамаг ажлыг хийж гүйцэхгүй боллоо гэж хэлтэл гаднаас бэр сүрмаа орж ирв. Эмгэн үргэлжлүүлэн хэлж байв. Цог та хоёрын хийдэг ажил бол сайхан яриа дими чалчаа үг энэ л байна. Сүрмаа бид хоёр бол жинхэнэ хар бор ажлыг чинь хийж гин. Эмэгтэйчүүдийг ингэж даралдаг хуучин заншлаа орхицгоо гэд эмгэн дуугаа чангаруулв. Гэтэл гэрийн дотор нялх хураг майлах сонстов. Сүрмаа эсгийн утнаас 3 хураг гаргаж арга төмрөнд тавив. Бөний эмгэн уутыг харж "Эн чинь хэний уут вэ?" Бэр сүрмаа тулганд гаргал хийж гал ноцоохынд "Манай уут" гэж хэлв. Манай хурганы уут байхгүй юмсан хэдэд ийм ууттай болов? Ээж минь та хурганы уут хин гэж ярьсаар бүтэн сар болоод байна. Гэвч уут байдгүй. Хонь хуруулах бод цаг боллоо. Би өнөөдөр хонь хариулахын хамт утас эсхий авч яваад хөдөө хурганы ууд шидсэн юм гэв. Хүү доной уутыг авч нилээд үзэж байгаад ийм имийг хинт хийж чадна. Эн чин уутч гэж нэрлэхэд хэцүү юм байна. Зүгээр л нэг мүү эсхий сав байна шүү дээ. Хурганы ууд гэдэг чинь эсхий савнаас өөр ямар юм байх юм бэ? Гэхэд доной нилээд загнах байдлаар юмыг аятайхан хийж сурхаа яадаг юм бэ? Үлцийн утас 5 гушуу хийвэл зүгээр юм. Нар салхи хаагур норхин би үнд чинь. Нялхмал дэрүүл агаар нарны гэрэл хэрэгтэй. Гээд уутны амсрыг ийш тийш татлав. Гинэт уутны ёроолыг хараад тэхэл ой гутаж "Пөөх, энэ ялцгай мэлцгай нь юу вэ? Үүнийг цэвэрлэхээ яасан юм бэ? Цаан чин савн байна лээ. Угаа" гэв. Уут угаахын оронд цай чанал дээр байхаа "Та нар гангийн цорхо чигч бүү? Эвдэрхий тагийг засвуу" гээд сүрмаа цай чанах ус авчрах гэж хувин бариад гадагш гарав. Тэгээд тохоонсон хувингаа хангинуусаар орж ирв. Усны ганд тусалж ус байхгүй болж бүр гойччихжээ. Би өглөө хонд явахдаа хэлсэн шүү дээ. Усны гангаас ус шүүрч байна. Чигчих хэрэгтэй гэж. Имгэн нилээд ууралсан байдлаар "Чи хилдэг нь юу юм бэ? Хийчгэн яасан юм? Манад бас нэг хилдэг хүн нэмэгдэнэ. Хэлхийн оронд хийгээд л байвал хамаг ажил сайн бүтэн шүү дээ." Гэтэл сүрмаа "Ээж минь таны үгийг танд эргүүлж хэлмээр байна. 50 хүрсэн чавгансаар чи юу хийх гээвэ? Би чадлаараа ажил хийж л байдаг. Ажил гээд үргэлж хил эрүүгээ хавшиж байдаг. Та хил эрүүгээ хавшихын оронд гар хөлөө жаахан хөдөлгөөд ядахтаа энэ усны гангийн цорхойг савнгаар шавчгаж чадна шүү дээ" гэхэд Буняагийн уур их хүрч ширүүнээр амьсгаадж байв. Уур биеийг зовооно, уул морийг зовооно гэж цэцэн үг байдаг. Гэвч уур бол биеийг үргэлж зовоодог биш, биеийг сэргээж тэнхрүүлдэг ч удаа байдаг юм. Эмгэн бүний аварсны ачаар нойрноос сэргэж чангарав. Биед нь бөөн хүсч чадал урсаж ирэх шиг болов. Тэгээд нэг босож, нэг сууж гар хөлөө майжж байв. Эмгэний цангилсан дуу өвөгнийг нойрноос сэрвэлв. Бэр сүрмаа савгийн хэлтэрхийгээр гангийн цорхойг бүглэж, гангийн тагийг засаж,
усанд хөллөх үхрээ барих зэрэг гадуур ажиллаа хийж байв. Хүү доной. Биднийг цайгүй хаяад явах нэ дээ цаадах чинь. Энэ залгийг ер нь төрхөмт нь буцаанд байгаа гэж ууртайгаар хөнгөнөв. Эцэг цог. Одоогийн бүсгүүчүүд яасан айхтар юм. Эцэг ихтэйгээ хэрэлдэх нь вэ шүү. Настнаа хүндлэх гэдгийг эднэр мартчихжээ. Манай муу мандахч арай ингэдэггүйсэн. Эмгэн Буня. Та хоёрын залхуу өвчин бас энэ гэрт халтах нэ гэж цухалдан хэлв. Гэтэл гадаа морины төвөргөн сонсдож нэг морьтой хүн ирж був. Сумын нарийн бичгийн дарга давхай гэрт орж ирв. Сайн байна уу гэж мэдлсэний дараа сүрмааг дуудаж ирвэлв. Тэгээд хэлв. Сумын захиргаанаас сүрмаа танд тушааж байна. Ирэх 5 дугаар сард дасгийн ажил эхэлнэ. Сүүний дасагт хэрэглэгчээр ажиллах хэдэн хүнийг аймгийн төвд болох 1 сарын хугацааны төр сургуульд явуулах хэрэгтэй боллоо. Түүнд таныг явуулах гэсэн тушаал энэ байна гэд улаан тамхтай бичгийг сүрмаад өгөв. Сүрмаа баяртайгаар тушаалыг аваад уншиж "За, би явъя" гэж хэлв. Эмгэн Бүнягийн царай цав цагаан болж "Үгүй та нар юу хэлж байна? Хаашаа явах гэж юунд явах гэж байна? 90 өвдгөө тулсан эмгэн өвгөн хоёрыг орхиод явах гэж юу? Энэ хитэн малчин чонын хоол болно. Энэ чинь наа тал нь бидний амьдрал, цаа тал нь улсын хөрөнгө юм. Гэхдээ тавхай. Танаа хүн вэ шүү дээ. Хүн үг нь. Энэ чинь гэрийн бараа хардаггүй хүн. Дандаа сумын ажиллаар ийш тийш шогшиж явдаг юм. Багийн ухуулагч гэж нэг үүсгэдэггүй ажилтай хүн наадах чинь. Багийн ухуулагч нэрийг бариад ухуулагч хийхгүй, тимийг хэсэж явдгийг бид мэдж байна. Доноо чи ер нь гэр орныхаа ажилд жаахан оролцож байвал зүгээр байхаа. Цогхгүй Буняагүй та хоёр шиг ийм эрүүл саруул бийтэй 50-аад насны хүмүүсийг эмгэн өвгөн гэж хинч нэрлэхгүй. Та нар гэр малаа маллаад явж болохгүй яадаг юм. Танаа бэрийг бид олон жилийн хол газар явуулчих гэж байгаа биш. 1 сарын хугацаагаар аймгийн төвд явуулах гэж байгаа юм. Сүрмаа тэгээд сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүн хүн сүүний тасгийн сургуульд яваад ирэхэд жухан болох ажил байгаа юм. Сүрмаа та маргааш суман дээр очих хэрэгтэй гэд мордхыг заадав. Ингэж бидний гарыг мухарлах гэж юу? Гэж өвгөн бахирхав. Ингэж бидний гар хөлийг огтлох нь уу? Гэж эмгэн бас бахирхав. Ийм хоёрыг ингэж салгадаг болсон. Манай ганц ажлын хүн сүрмаа байгаа юм гэж доноо бахирхав. Давхад ихтэн. Гэр имийг салгаагүй. Та нарын гар хөлийг ч огтлоогүй. 4 хүний нэгийг нь ажилч томилж байна. Харин танад ажлын хүн ганц байдаг чинь муухай хэрэгтэй. Танаа гэрт 4 хүн байгаа болохоор 4 ажлын хүн байх хэрэгтэй. Ам хэлний ажлыг баахан татсхийгээд гар хөлийн ажлыг жаахан нэмсхийвэл аяндаа хамаг ажилчинд бүтэнгээд яваад өгв. Сүрмаа ус авчраад сайхан цай чанав. Хоол чамд идцгээв. Сүрмааг битээ яв гэж бүгдээр ухуулаг хийв. Сүрмаа. Би явна. Би иймэрхүү зүйлд явъя ч гэж бодож байсан юм. Явъя гэдгийгээ бурмаад хэлж байсан юм. Тэгэхээр би заавал явна. Бурмаа таяр хувилдаад тэгээд чи дураараа тэнэж дунд чөмгөөрөө тоглох гэж байгаа хэрэггүй гэж доноо аашилж эхлэв. Би тэнэх гэж байгаа биш. 1 сарын сургууль хийж буцаж ирээд энтхийн сүүний тасагт ажил хийх болох байх. Чи гэр малынхаа ажилд оролц, багийн ухуулагч байтугай багийн дарагч хүртэл гэр малын ажилдаа тусалцаад байх юм байна. Намайг танаад ирэхээс урд та нар болоод байсан. Одоо ч бололгүй яах вэ? Би танаа бэр болохоос биш, танай зарц биш. Би ажил хийхгүй гэж байгаа юм шээ. Адилхан ажил хий гэж байгаа юм. Доноогоо салан сарна гэж байгаа юм ш. Ганц сар сургууль хийгээд ирье гэж байна гэв. Харин доноо чи унтах идэх хоёроос өөр ажилгүй ингэж танхаарч явах юм бол чамайг ханаа гэж явахд хэцүү болно байх гэсэнд доноо сүрмаагийн шийдвэртэй царайг хараад дахин үг хэлэхээс шантарч зогсов. Буня ер нь их загнаад байвал бэрээ алдаж магадгүй гэж хаширлаад өөр талын ухаан гаргаж эхлэв. Өө сүрмаа хүү минь ямар тэл өмсч явах гэж байна? Ээжийнхээ бор торгон дэлийг өмсөд яв. Санснаа нуухгүй ингээд сайхан ярьдаг чинь зөв шүү дээ. Альви толгойг нь үнсий гэд магнаа дээр нь шов хийтэл үнсв. Цог сүрмааг явуулчихвал дээлийн өнгөгүй хоцорно гэж бодоод хүрэн дээлээ зориуд өмсөд урагцсан өнгийг нь салбгануулт сув. Аав дээлээ тайлжил гэд сүрмаа шүн сууж дээлт нь өнгө татаж өгөв. Сүрмаа эрт босоход доноо дагалдан босож хүрэн морио барьж имээлээд сүрмаа дунуулаад мордуулв. Сайн яваад хурдан ирээрэ гэж гурвал зэрэг хэлж байв. Сүрмааг мордоод явхад бор торгон дээлтэй Буняагүй хойноос нь сүн өргөж байв. Сүрмааг явсны дараа гурвал гэртээ орж ирэв.
Тэгээд малаа яаж маллах вэ гэдэг хамгийн чухал асуудлыг боловсролтол хэлэлцээд Буниагва мэрэгэн саналыг баримталж шийдвэрлэсэн нь. Даруйхан нүж лувсангийтэй айл буй. Тэгвэл лувсан хүргэн хүү аль нь ч хитэн малаа эргүүлж өгөөд байна. Охин мандах аргал ус ойртуулж өгөөд байна. Уурч ч ингээд л болж байсан юм. Ингэж шидэд нүүх ажлаа бэлтгэж эхлэв.